Өнөөдрийн маань зочин Sales Greek Mongolia Master Franchise Owner, franchise хариуцсан захирал Од Хүү, мөн дээрээс нь Sales Greek Mongolia Master Franchise Owner, CEO Инх Амар. Бидэнтэй ярилцахаар бэлэн болсон байна. Та бүхнийгээ студид орж байна. За тэгээд тухтаа тэгээ хаанц суусан юм байна. Энэ голдоос угаал. За тэгээ гэртээ байгаа юм шиг тоглаад. Чигтэй зүгээд мик артаач. Гэртээ хуцаа талцсан шүү дээ. Гэртээ байгаа юм шиг гэж байгаа те. За тэгж бас болохгүй юм байна да. Тэгээ гэртээ болон гадаа байдгийн дундор байгаа. Гадаа чинь цасбороо одоо айгүй хоёр тэглээ. 6 сард жилийн 4 улирал ээлжилсэн хоёр дахь тохиолдол энэ гэж шүү. Монголын түүхэнд 6 сард тэгээд 4 улирал ээлжилж байна гэж. За. Одоо ч нар буцах гэдэг юм шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ явж ажилгүй буцах чаа те. Юу ийсэн гэж буцах гэдэг юм гэдэг шүү. Барыг нараа харахгүй байсаар л буцчихдаг те. Харин тэглээ. За бид хоёр та бүхнийг үзэгчдтэй ерөнхий танилцуулсан байгаа. Манай хоёр зочин маань өөрсдөө гоё дэлгэрэнгүй танилцуулаад тэгээд дөрвөл ярилцлаганд эхлэе. За би эхэлчих. За юуны өмнө энэ одоо терминал одоо подкаст хөөсөл юу гэж ярих вэ? Ер нь бол тийм энд урьж оролцуулсан хамт олонд баярлалаа. Тэгээд бидний хувьд болохоор Sales Geek гэдэг англиас усаас гаралтай франчайз одоо борлуулалтын шилдэг франчайз оруулж ирсэн. За тэгээд тэр одоо багаараа хөрөлцөн ирсэн байна. Тэгээ намайг Их Амар гэдэг. За 10 гаруй жилийн хугацаанд ер нь байгууллагын борлуулалтын дээр ажиллаж ирсэн. Гүйцэтгэх удирдлага, борлуулалт хариуцсан захирал. За тэгээ өөрөөс бизнес үүсгэн байгуулаад, ампууруулаад ингээд янз янзаар үзчихсэн. Дандаа тэгээд энэ борлуулалттай холбоотой ажлуудыг аягүй хийжсэн хүн байгаа. Тэгээд одоогор бол Sales Geek Mongolia байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Тэгээ бас байгууллагуудад одоо geek буюу те Sales Geek үйлчлэгээс давхар үзүүлэх хэрэгтэй. Chief Geek буюу ахлах geek хүн байгаа. За миний хувьд болохоор ер нь бизнесийн салбарт өөрөө бизнес хийгээд нэг 10 жил болж байгаа. За маш олон бизнес эрхлэгч нартай бол уулзаж үзсэн. Монголын одоо бизнесийн салбарт бол бас борлуулалт гэдэг зүйл бол манай бүх бизнесүүдэд шаардлагатай юм байна гэд. За тэгээд Sales Geek гэх сайн амраа захирлаа хэлдэг UK-с гаралтай ийм master franchise-ийг Монголд одоо бас манай Temka гэдэг найз маань байгаа. Бид гурав хамтраад эзэмшдэг. Тэгээд Монголынхаа мянган компаниудад үндсэн одоо шүдний өвчин болсон борлуулалт бол систем юм аа. Борлуулалт бол стандарт юм аа. Борлуулалтыг одоо Аз эзэнд найдаад тий хэмдрэл урамшуул зарлаад хийдэг үе эсвэл нэг сайн хүн аваад борлуулалт хийдэг үе хааж тоцорчжээ. Тэгэхээр энэ системийг Монголынхаа байгууллагуудад олон улсын нэг хаваас оролцоод одоо заах нэвтрүүлэх зорилготойгоор бас ирсэн байна. Тэгээд намаа Одхоо гэдэг. Маш туршлагатай хоёр хүн байна. Тэгээд ер нь 10 гаруй жилийн түүх тий энэ ч бас яг бизнесийн салбарт яг тэр тусмаа борлуулалт чиглэлээр те байсан. Тэгээд энэнд бол ярилцах зүйл бол зөндөө байгаа юм байна. За тэгээд эхэлцгээе. Тэгээд ер нь бол сая сонсоод гадны франчайз гэсэн тэгээд энэ талаас нь бас яриад одоо Sales Geek гэдэг нь юу юм те яг энэ талаас бас ингээд гоё дэлгэрэнгүй ярил. За би ярьж байгаа. Бос. Ямар цагаар явж бос бүх юм гэсэн. За нэгдүгээр Sales Geek гэж юу вэ гэдгийг тайлбарлая. За хэрвээ та борлуулалтаа өсгөхийг хүсэж байгаа бол эсвэл таны борлуулалтын үйл ажиллагаан дээр асуудал байгаа бол аль эсвэл та бизнесийнхаа одоо өсөлтийг дэмжих зорилгоор шинэ содон зүйлийг үргэлж ирэн хайдаг бизнес эрхлэгч бол Sales Geek танд яг энэ асуудлууд дээр чинь бүгд тусалдаг. Ийм олон улс хүлэмжшөрөгдсөн 2000 гаруй жилийн туршлагатай Sales Geek-үүдээр бага бүрдүүлсэн олон улсын global том community-гийн тусламжтайгаар байгууллагын борлуулалттай холбоотой бизнесийн үндсэн суурьтай асуудлуудтай холбоотой бүх асуудлуудыг онцлоод онцлогон дээр нь тулгуурлаад ямар сургалт хэрэгтэй сургалтыг ороод захирлыг менторлох шаардлагатай бол менторлох үйлчлэгийг үзүүлээд бүр захирлгүйч компани гэж болно шүү дээ. Тэгвэл fractional sales director буюу одоо гэрээт тал цагийн захирлыг нь хийдэг. Ийм том community Монголд орж ирсэн гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол бид дандаа ийм том корпорациудад ашигладаг, тийм том компаниуд, амжилттай компаниудад ашигладаг ноу-хау системүүдийг
тийм боломж болцоо харьцангуй бага бүрдэж яваа эсвэл тэр шат руугаа явахыг хүсэж байгаа жижиг дунд бизнес эрхлэгч нарт олгож байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо их том гэлтэхгүй бүх компаниуд энэ олон улсын яг туршигдсан супер ноу хау те ажилдаг туршигдсан 65 гаруй нэр төрлийн ийм салбарт үйл ажиллагаа явуулсан туршлагатай ийм том гикийн community гик борлуулалтын экспертүүдээс үйлчилгээ аваад тэгээ богино хугацаанд борлуулалтынхаа проблемыг ардаа яад тэгээ аялал зугаалгаар явах боломжтой. Би бизнес байгаа. Яа гоё юм бэ. Харин тийм биас бизнес эхлэе гэж бодоод байгаа. Тэгэхээр ер нь очиж зөвлөгөө авч бүх борлуулалтаа хэрхэн хийх талаар дэлгэнгүй мэдээллүүдийг комьюнитид донд нь ороод бүхцүүлээ мэдээлэл авах боломжтой гэсэн үг юм байна шүү дээ. Одоо юм нэг дөрвөн төрлийн одоо дөрвөн төвчний бизнес эрхлэгч нарт тусалж чадна гэсэн үг. За эхнийх нь бол яг өөрөө чинь жишээ байхгүй. Чи стартап хийж байгаа те. Тэр стартап эхлүүлж байгаа бизнесүүдэд зориулсан үйлчилгээнүүд байдаг. Тэгээ бичил бизнесүүд гэж байдаг. 1-5 ажилтнтай тийм бизнесүүдэд зориулсан бас үйлчилгээнүүд гэж байгаа. Тэгээ жижиг бизнесүүдэд зориулсан бизнесүүд буюу нэг 20 хүртэл ажилтнтай байгууллагад зориулсан бизнес одоо үйлчилгээнүүд гэж байгаа. 20-с дээш буюу одоо жижиг дунд те одоо enterprise компаниудад зориулсан үйлчилгээнүүдийг ингээд төвшнгөөрөө одоо англигдаад тухайн бизнесийн хэрэгцээнд нь тохирсон үйлчилгээнүүдийг аваад авчдаг гэсэн үг. Тэгэхээр одоо Англид байгаа, UK-д байгаа ч юм уу те Америкт байгаа гикүүдээ авж байгаа адилхан төр сервисүүдийг энд авах боломжтой болсон гэсэн үг. Гэхдээ Монгол хүнээс авна. Илүү ойлгомжтой өөрийнхөө их хэл дээрээ тайлбарлуулад бүх зүйлийг үдчихсэн хүнээр туршаад туулчихсан хүнээс одоо бүх зүйл зөвлөгөө авнаа гэсэн үг юм байна тийм. Илүү системтэй, илүү одоо юм тодорхой гэх юм уу да. Борлуулалтыг өсгөөд өгье гэдэг ганцхан үгээр одоо байгууллага орохгүй юм шүү дээ. Юу хийх нь айгүй тодорхой, хизээ ямар үр дүн гарах нь тодорхой, ямархан үеийн үүргээ шилжүүлэх нь тодорхой, бүх зүйл нь тодорхой. Сургалтын ч гэсэн юм тэр одгүй захирлыг хэлдэг Аз эзэг гэдэг шиг те нөгөө нэг юм ерөнхий дэлхий дээр байгаа бүх бизнесүүдэд ашиглагддаг нэгэн хэвийн юм сургалтын арга барил материалуудыг ашиглахгүй гэсэн үг. Яг тухайн байгууллагын онцлогтын тохируулаад тухайн байгууллагад нь зориулсан юм хөтөлбөрийг боловсруулж ордгоор онцлогтой. Тэгжиж үр дүн гардаг гэсэн үг байхгүй. Би тэгвэл бас шууд энэ дээр нь асууж байна. Одгүй захирлээс одоо ер нь Монголын байгууллагуудад тэ одоо борлуулалтын чиглэл дээр ялангуяа ямар асуудлууд ер нь их тулгамдж байна. Та бас нэлээд олон бас байгууллагуудтай холбогдож ярилцж байгаа ах. За миний хувьд болохоор сүүлийн 2 жил гарan ер нь нэг 2000-аад компани удирдлагуудтай уулзсан байна. Тий одоо танхимаар болон одоо нүүр төлсөн уулзалтаар. За тэгээд тэдгээр удирдлагуудтай уулзж байхад бол ерөөсөө хамгийн 1-р борлуулалт, 2-р борлуулалт, 3-р борлуулалт. За 4-р бүтээгдэхүүн хөгжүүлэлт маркетинг ч гэдэм ингээ те. Одоо олон улсад бол сайн SEO гэдэг хүний хамгийн чухал тайлант бол сайн зарж чаддаг байх хэвэл юм байлээ л те. Бусад за мэдээ SEO-гийн үүрэг бол их шүү дээ. Visionary сайн тайлант хийн, мөнгө босгоно. Одоо тэгэл те компани стратеги алсын арга гаргамж гэдэг бол юм аа. Гэхдээ тэр дотроо борлуулалтын орчтор нэг өндөр байх хэрэгтэй байна. Тэгжээж эзэдүүдийн одоо мөнгийг хадгаламжинд хийснээс эсвэл бонд болгосноос, хувьцаа болгосноос илүү үр өгөөжийг нийгэмдээ баялаг бүтээгч зарчмаар өсгдөг ийм мэрэгчлэлтэн. Тэгээ бидэд CSGK-ийн хувьд бол ингээд яагаад ингээд Монголд ирсэн бэ гэхээр Монголд ерөөсөө том, жижиг гэдэг хоёр төрлийн бизнес байна. За ерөөхдөө жоохон тоо яриул 288 мянган аж ахуйн нэгж байна Монголд. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 110 мянган байгууллага байна. За тэрэн дотроос жидүү мэдүү авдаг мэдхгүй те. Энэ компаниуд ааслаа гэж бодоход за нэг 55 мянгаас 60 мянга орчим яг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага байна. Үүний 86% нь 10 хүртэлх ажилтнтай компани. 10 хүртэлх хүн. Тэгэд ямар улс эдийн засагта ямар улс айгүй юм баян тансаг аюу сайхан амьдраад байгаа вэ гэхээр дундаж давхарган сайн хөгцсөн бас. Тэгэнгүүт чинь манайх чинь дундаж компанийн тоон 2.5%. Саяны одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 55 мянган компани дотроо дундаж гэдэг статус нь 2.5%. Тэгэхээр бид нэр энэ хувийг дээшээ олох хэрэгтэй. Энэ хувь дээшээ вэжж тэр улсдаа татвар ажлын байр нийгмийн даатгал нөт хийж дундаж давхрах ер нь компанид ч гэхгүй улсад ч гэхгүй сайн байж цаашаа хөгждөг. Тэгэхээр тэгэл бид нэр топ 100 аж ахуй нэгж шүтэл яваад ах юм уу тий. Эсвэл одоо мэдгүй муу гэж хэлээгүй, буруу гэж хэлээгүй. Бид нэр топ 1000 компани гэж ярьдаг болмоор байна гэдэг.
Топ 10,000 компани гэж ярьдаг болмоор байна гэдэг байхгүй тий. Тэгэхээр тэр процесс руу бидний хувьд SalesGeek-ийн хувьд тэр компанийх нь борлуулалт стратеги мэдээд байна. Юу зархаа мэдээд байна. Юу нийлүүлэхээ мэдээд байна. Гол нь борлуулалт гэдэг чинь эцсийн хэрэглэгч манай Абрам цэцэрлэг ярьдаг. B2B, B2C гэж яриа болчиж. H to H, human to human гэж ярьдаг болчиж. Ерөөсөө л борлуулалт гэдгийг чи арт талд human л байгаа. Бизнес арт талд нь хүн л байгаа тий. Байгууллага ярьсан чи арт нь хүн л байгаа. Бид нар хүн гэдэг зүйлийг ойлгохоор борлуулалт цааш явахгүй байна гэдэг. Тэгээ SalesGeek-ийн үндсэн ерөөсөө ухагт хүн өгөх гээд байгаа мэдлэг процессын ойлголт бол ерөөсөө л human гэдэг зүйлийг л ойлгох тухай. Арт талд нь хүн гэдэг зүйлийг л тайлбарлах тухай. Ийм процессыг бид нар Монголынхоо одоо тэр 86%-ийн 10 хүртэлх ажилтнтай компаниудын тоог багасгаад нөгөө бага байгаа 2.5%-ийг нь мэдхгүйтэй авуу болоход нь туслах зорилттой л бидний франчайзыг Монголд оруулж ирсэн гэсэн. За магадгүй 2.5% байвал тэр нь дээшээ болъё л тоо. Тэ баг компаниг нь дунд болгоё, дунд компаниг нь том болгоё гэдэг ийм зорилготой байгаа. Тэрэн дээр нь хамгийн чухал одоо асуудал нь болсон борлуулалтыг нь бид нар ингээл нэг одоо бид дугаар мастер франчайзинд эзэмшдэг гэл өөртөөхөө 10 жилийн туршлагаар энэ нэмийг бий болгоогүй гэх юм уу. Tesla тий бидний мэдих одоо энд ингээд хэрэглэдэг тэр компаниудын ноу хавыг аль хэдийн систем CRM стандарт болгоцсон. Тэрийг нь одоо бид нар geek гэдэг байгаа. Geek гэдэг ойлголтыг Монголын зах зээл дээр бий болгоч. Geek гэдэг нь юу вэ гэхээр guru expert гэсэн үг англи хэлний. Одоо sales-ийг маш сайн мэддэг, эзэмшсэн ийм супер нэг талын ур чадварыг супер эзэмшсэн үнийг geek гэж нэрлэдэг. Тэгээд ийм ойлголтыг Монголын зах зээл дээр бий болгоод за тэгээд саяны Амраа цэцэрлээ хэлдгээр part timer заавал бүтэн цаг ажиллаад авах хэрэггүй. Тэр багийн борлуулалтын ажилтнуудын гүйцэтгэлийг гаргах зарчмаар Монголынхаа эдийн засгийн төвийн нэмрээ оруулъя. Бид нар одоо тий 30 жил 8 хэлээ штэ 100-аар авчирсан юм 250-аар зарлаа. Тэгээд хизээ энэ одоо борлуулалт гэдэг зүйлийг ойлгох юм, хизээ хүн гэдэг зүйлийг ойлгох юм. Ийм соёлоор явах хэрэгтэй цаг болцсон юм шүү гэдэг зорилгоор л энэ франчайзыг ер нь бол оруулж ирж байгаа гэсэн. Энэ дээр би нэг гоё нэмээд нэг сториг нь хэлээ. SalesGeek-ийн үүсгэн байгуулж Richard Few гэж залуу байдаг байхгүй юу? Бид гэдгийн үе баг хараач цохон залуу юм байна үү те. 34 тавтай залуу. Тэгээд тэр залуу ер нь яагаад ингээд SalesGeek-ийг үүсгэн байгуулсан бэ гэд хүмүүс аяг асуудаг байсан юм байна л те. Анх үүсгэн байгуулаа удаагүй багтан чи яагаад энэ ажлыг хийгээд байгаа гэсэн чинь ингээд юмштай хариулт хэлж чадахгүй байсан гэдэг байхгүй юу? Яагаад хийж байгааг мэдэхгүй. Гэтэ ямар ч гэсэн нөгөө үүсгэхээс өмнө жоохон ингээд нөгөө ажил гэр нь хоолтой ингээд дээрэс нь нөгөө нэг л компани дээр нэг л борлуулалтын ажил хийгээл борлуулалтын захирлыг хийгээл ингээд яваад байсан. Тэгээл тэрнээс залхаад үүсгэн байгуулсан гэж бодоод яваад байсан чинь яг SalesGeek үүсгэн байгуулж байгаа гол шалтгаанаа сүүлд олсон. Тэр нь юу вэ гэхээр аавынхын түүхтэй холбоотой байхгүй. Аав нь ер нь бол амар хөдөлмөрч, айгүй сүрхий мундаг, одоо ажилдаа үнэн шударга те амар сайн хүн. Тэгээ байгууллагт ажилтдаг байжгаад. Тэгээ амьдралаа дээшлүүлэх зорилгоор шинэ бизнес эхлүүлсэн өөрөө. Тэгээ амар хичээсэн. Гэхдээ борлуулалтыг сайн хийж мэдгүйгээсээ болоод дампуураад нүдэн дээр нь Richard-ийн амьдрал амар дороцсныг харсан гэж байгаа байхгүй. Тэгээ тэр түүхээ хуучин гэрийнхаа одоо ойролцоо очиж найз нөхдөдтэйгээ уулзж явахдаа олж таньсан. Яагаад энийг хийж байгаа вэ? Тэгэхээр одоо Монголд ч гэлтгүй олон улсад ч гэлтгүй хаасайгүй амьдралаа сайжруулах зорилготой сайн те ингээд зүг явж байгаа бизнес эхлээд ингээд босод нийгэмдээ үнцэн бүтээ те ингээд тийм зорилготой явж байгаад борлуулалтыг сайн хийж мэдгүй сайн хэлсэнчлэн ингээд яаж хийгддэг вэ гэдэг арга нь өөрөөс нь хитрхи хол те зөвхөн томчууд л тэрийг ашигладаг. Ингээд холдсон учраас маш олон бизнесүүд ингээд дампуурж байгаа гэсэн. Монгол ч гэсэн ялгаагүй ингээд маш гоё бүтээгдэхүүн үйлчлэгээтэй хэрнээ борлуулалтаа хийж чадахгүй ингээд зах зээл дээр ялгарч чадахгүй байсаар дампуураад байгаа байхгүй. Тэгэхээр энэ асуудлыг SalesGeek ер нь шийдэж байгаа гэсэн. Тэгэхээр бид тэдний хувьд ч гэсэн энэ пашнтай яг нэгдэж байгаа байхгүй энэ зорилготой нэгдэж байгаа. Монголд ер нь бол яг адилхан яг ийм зарчмаар явж байгаа. Маш олон бизнес эрхлэгч нар байгаа. Дампууртал ирмэгдэр ирсэн байгаа. Тэгээ одоо дампуурах удахгүй дампуурахад бэлэн болцсон эдийн засаг ингээ үргэлж савлж идэг энэ үед ингээ аюултай байгаа. Тэгэхээр энэ дээр бид хэд бодиттой борлуулалтыг нөсгөж өгдөг юм мэрэгжлийн үйлчлэгээ орж ирснээр тэгээ ийм асуудлыг шийдэх сонирхолтой маш олон бидэдтэй адилхан. Тэгээ би одоо манай дээр одоо 10 орчим geek байгаа. Тэгээ бид гурав нийлээд 13 geekтэй ингээ бид 13-тай яг адилхан зорилготой, туршлагатай ийм пашнтай хүмүүсийн бидтэй нэгдээд Монголд байгаа бүх энэ бизнесүүдэд те борлуулалтаас болж нэг ч компани дампуурдаггүй тийм ирээдүг авчирмаар байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ зорилго нь өөрөө SalesGeek-ийн сая ялсан тэр нэг эдийн засгийн жижиг дунд бизнестэй ингээд том жижиг гэж 2 компани байгаа таа ингээд жоохон уйлдаж байгаа юм уу. Үнэхээр гоё хариллаа те. Мэдээж хэрэг geek-ийн хийж байгаа зүйл
зөвхөн борлуулалт гэж л бид яриад байгаа боловч энэ цаана бас том компаниас гадна цаашаа улсын ирээдүйтэй холбоотой зүйл байна. Тэгээд үнэхээр гоё ажил эхлүүлсэн. Тэгээд яг ингээ гоё франчайз оруулж та хоёр маш их баярлалаа. Тэгээд гурлаа гэсэн баг те. Тэгээд та гуравт баяр хүргэе. Маш гоё ярилцах гэсэн бас ингээ сонсоод хөөх вау отол бизнес их цаг болсон юм шүү гэсэн байна. Тэгээд бас дээрээс нэмж асуухад одоо дэлхийн бусад орнуудад амжилттай хэрэгжсэн франчайзуу тий. Энэ дундаас Монголд одоо хамгийн их наалтах юм ч юм уу. Монголд хэрвээ оруулж ирье гэвэл хамгийн их ашиг олох ч юм уу тий амжилтанд хүрэх боломжтой тийм жишээнүүдээс дурдж яриач. Яг уу франчайз бизнес сүүлийн одоо би ер нь тэгж боддог. Франчайз бизнесийн 100 ирж байгаа Монголд. Бид нар 30 жил ганцаглаад болчлоо гэж байхгүй. Одоо тэр би хвшлэр бахан Ватиканаар ингээм мөнгөтэй бол үлдлэгтэй болоо бизнес хийгээд ок болчлоо гэж нэг. Нөгөө талдаа бид нар ингээд Монголд одоо амжилттай явж байгаа бизнесүүдийг харъя гэж байхгүй. Одоо та нарын мэдэх бүхэл бизнесүүд дандаа ингээ олон улсын франчайз байгууллагууд байна. Тэгээ франчайз гадны юм ихээр лаг гэдэгтэй биш гэсэн. Бид нар бол 30 жилийн 8-ны бизнесийн төвхтэй хүмүүс байна. Тэнд бол одоо бараг бидний те өөх түүх хамт эхлэхэд бизнес гэдэг те мөнгө валют гээл бонд санхүү гэдээ үүсчихсэн хүмүүс бизнесийг арай өөр левел дээр хийгээд байна. Буюу ингээд те систем, процесс, стандарт дээр тулгуурлаад хийгээд хүн гэдэг зүйлийг одоо те нөгөө дээрээс нь хөлний уул хүртэл нь ингээд судлаад хүн чи ийм шийдвэр гаргадаг ингэж худалдаа авдаг мэдээд байна. Гэтэл ингээл бид нарыг нэг одоо борлуулалт гэдэг нэг инфлюенсер хүн гарч ирэл сурчлал гоё болохоор нь аваад эсвэл одоо хэдэн хүн фэйсбુક дээр таймлайн дээр байн гарч ирвэл аваад тэр чи одоо ухамсаргүй худалдаа авалт яваад байна гэсэн санаа. SSG-ийн хувьд бол энэний эсрэг тэр чинь шинжлэх ухааны түвшинд судлаад хөгжүүлээд ягаад чи энэ бүтээгдэхүүн чамд хэрэгтэй чи энэ бүтээгдэхүүнийг яаж нөгөө үйлчлүүлэгчтэй зарах юм гэдэг юм шууд борлуулалтанд нь тулгуурсан тэр нөө хавыг л Монголын компаниуд өгөх гэдэг гэсэн. За тэгээд олон улсын франчайз байгууллагууд Монгол амжилттай яваад байгаа шалтгаан нь бизнес хийх соёлыг бид нар сураад байгаа гэж би ойлгоод байгаа. Нөө хав зөвхөн гадны юм гол лагтаа биш, сайн чанартаатай биш, бидний юм үйлдвэрлэлгүйтэй биш, бид нар одоо арчлал руу шилжээд удаагүй байгаадаа биш. Гол нь тэр чинь хүн, бизнес, соёл тэр зүйлийг нөгөө ажлын байран дээр нь ажиллаж байгаа хүнд нь habit болгоод. Зүгээр гоё ингээд юу аваад яриа л те. Одоо ингээд CEO бол Монголд өнөөдөр те 700 салбар, 800 салбар, 1000 салбар үүсгэн гэж юм те. Яг CEO-тэй ижил төстэй концепт Монголд байсан шүү дээ. 8 нэрийн нөгөө төц мүц гэл те. Ганцхан шатал амар сайжруулчих жоохоо. Энэ бүтээгдэхүүн зарна, энд байршуулна, орж ирсэн хүндээ заавал ингэж хэлнэ. Тэр стандарт гэдэг зүйлийг тогтоогоол өвчнгүүд хүнд ингээд нэг гоё сервис үзүүлээд байгаа шиг мэдрэмж байгаа шүү дээ. Борлуулалтыг бид нэр яг л ийм болох гэдэг гэсэн. Сайн хүн 2 жилийн туршлагатай хүн аваад эсвэл за эндээ найдаал борлуулалтынх нь л мэдчихэж байгаа биз биш байхгүй. Тэр хүн чинь системтэй, мэдлэгтэй, чадвартай тэр юмыг цаанаасаа өгсөн системийн дагуу энэний дараа энэ ийм хэмжээнд очижжээ. Тэгэхээр одоо бид нар нэг юм тэ нэг юан хизээ буураасаа долларын өмнө буураасаа гэл нэг дандаа ингээд нэг импортлдог энэ майндсетээр бизнес хийгээд байх юм болохгүй байгаа юм байна. Хүн гэдэг процессыг ойлгоё гэдэг системийг л бид нэр одоо өөрсдөө суралцах зарчмаар за тэгээд Монголынхаа энэ борлуулалтынхаа төлөө явж байгаа одоо мэдээжтэй компани борлуулалт орж ирж цалин тавина цаашаа бүх процессууд бол явна шүү дээ. Тэгээл нэг борлуулалт маркетингийн захирал энэ төр гэл те. Би бол одоо энэний амар эсрэг байр суурьтай байдаг. Би даасан хоёр шинжлэх ухааныг яагаад хоёулынг нэг тавиад байгаа юм те. Одоо маркетингийнхаа бол гоё нэрлэдэг шүү дээ. CMO одоо маркетинг харилцаалах мэрэгчлэлтэн маркетингийн захирал гэдэг. Борлуулалт ингүүд аваачаад тэгээ тэр хүмүүсийн цалинг бол борлуулалт орж ирснээр дараа л тавина. Шууд борлуулалтыг барьж аваад эн чинь ийм юм а гэдгийг ингээ боддог ийм сегмент байхгүй байна. Тэгэхээр SSG-ийн хувьд бол энэ олон улсын франчайзаас сулгуурлаад борлуулалт чинь ийм одоо сайенс хэмжээнд очсон энэ процесс, системийн түвшинд очсон энэ зүйлийг л Монголынхаа одоо олон ийм бизнес эрхэлж байгаа залуучуудаа ойлгуулъя гэдэг л санаа багтах гэсэн. За би үргэлжлүүлээд асуучих гэдэг. Биднээс ингээд эфирийн бас цаг дуусч ийн гэсэн нэг юм хэлж байна. Гэхдээ үргэлжлүүлээд бүгдээрээ гол юм руу ярианд орчих. За хэрхэн бас одоо манай SSG-ийнхэнтэй холбогдож хамтран ажиллах уу те SSG-ийн маань ер нь хамтран ажиллахдаа ямар саналуудаараа ер нь урт хугацаанд идэм үү, богино хугацаанд идэм үү яг тэр хэмжээс нь ярил. За манай сошиал сууг юм уу те одоо маал яг хоо SSG-ийн хувьд хэм бол ер нь бол нөгөө үйлчлэгээ авъя гэж сонирхож байгаа байгууллагууд манайх руу болон за манай гикүүдтэй шууд директ холбогдох боломжтой байдаг. За ер нь бол манай sales гикүүдийн үндсэн одоо гол платформ нь бол LinkedIn байгаа.
Тэгэхээр одоо юу гэдэг бизнесээ өсгөе, sales geek-тэй хамтрая гэж байгаа бол олон улсын community төр чигээр LinkedIn дээр барилдаг гэсэн үг. Тэгэхээр LinkedIn дээрээс ороод бизнесээ өсгөх, борлуулалтаа нэмэгдүүлэх, ер нь бизнесийн тухай яг бизнесийн платформ чинь бол LinkedIn шүү дээ. Instagram, Facebook бол биш. Тэгэхээр хэрэв хуваарь бизнес эрхэлж байгаа, тэ эсвэл бизнес эрхлэе гэж бодож байгаа, эсвэл энэ салбарын мэргэжилтэнгүүд бүгдээрээ LinkedIn дээр байдаг учраас тийшээгээ нүүх хэрэгтэй хэдүүлээ. За тэндээс нөгөө гикүүдийн туршлага, тэ гикүүдийн одоо үзүүлсэн импакттэй нөлөөнүүдийг нь харж агаад холбогдож болно. Эсвэл манай одоо босоо сошиал сувгаар холбогдоод нөгөө үйлчлэгээ авах хүсэлтэд явуулаад гикүүд хуваарлаад өссөн гиктэй хамтраад явж болно гэсэн үг. Мөн дээрэс нь яг хоо бидний Амраа захирал бүтээгдэхүүн үйлчлэгээ талаас ярьлаа. Бидэд болохоор хоёр төрлийн сервис үйлчлэгээ одоо Sales Geek Mongolia Master Franchise байгуулахыг хоёр төрлийн сервис санал болгодог. Нэг нь бол саяны Амраа захирлын хэлсэн гикүүдээс сервис үйлчлэгээ авах. Байгууллагада одоо таны борлуулалтын захирал, таны борлуулалтын ментор, тэ за таны борлуулалтын сургалтын тэр ноу хавыг бүгдийг өгдөг юм сервисүүд бол байгаа. Нөгөө талдаа болохоор та өөрөө бас geek болох боломжтой. Буюу олон яг надад ч мэдвэрэл. Тэгээ олон улсын ноу хавыг өөрөө сураад одоо албан ёсны одоо тэ local franchise owner болоод geek болоод тэгээд өөрөө тэр олон улсын ноу хаваас суралцаа, сертификат аваад, пинэ аваад олон улсын яг юм батламжлагдсан geek болно гэсэн үг. Нэг 2-3 сарын хугацаа болж байгаа. Тэр хугацаанд мэдээж нөгөө өөрөө бас geek болох background шалгуурууд гэж бол байгаа. За тэр шалгуурыгаа даваад биднээс geek болох franchise-аа сургалтаа аваад өөрөө бас байгууллагуудаар сервис үзүүлээд явах бүрэн боломжтой гэсэн. Тэгэхээр борлуулалтанд дуртай. За магадгүй юм C-level юм corporate байгууллагад ажиллаж исэн, шийдвэр гаргах удирдлагын төвшөнд бас ажиллаж исэн, борлуулалтын чиглэлд ингээд ажиллах, өөрийгөө сурч хөгжүүлэх юм боломжтой бас компани захирлууд, удирдлагууд, хуваарь бизнес эрхлэгчнэр байх юм бол бас холбогдож болно гэсэн үг. Тэгэх юм бол тэр хүмүүсийг бид нэр сургаад хөгжүүлээд олон болоод одоо нөгөө саяны 65 мянган аж ахуй нэгжийнхээ ядаж 20 орчим хувьд нь бид нэр сервис үйлчлэгээ үзүүлдэг ийм одоо бас болох гээд зорж байгаа гэсэн үг. Гайхалтай яалч аргагүй хэрвээ бизнес стартап хийж байгаа бол эсвэл эхэлсэн аль хэдийнэ яваад хэдэн жил болцсон ч байсан хамаагүй тий. Үнэхээр ингээд олон улсын стандартыг сурч авмаар байна. Өөрөө бас тэр стандарт руу очиж үзмээр байна. Өөрөө бас стандартыг бусдад заадаг болмоор байна гэвэл аль аль талаас нь бүх талын одоо үйл ажиллагаа явуулж байгаа хүн шүү дээ тий. Өөрөө geek болсон ч болно эсвэл өөрөө бизнестэй зөвлөгөө аваад яаж явах талаараа мэдээлэл аваад явсан ч болох нь байна. Тэг яг сая отгоо захирлын өн дээр нэг нэмээд хэлэхэд ер нь яг geek болох хүмүүс ер нь яг одоо олоос geek болсон хүмүүсүүдийн юм стори байгаа байхгүй юу? Яаж geek болсон бэ гэхээр ингээд яг нэг ажил дээрээ нэг юм салбар дотор хитрхи удажчихлаар хүн ер нь жоохон борн автлах гэдэг. Тэгээ sales уг нь бол ур чадвар аягүй өндөртэй зэ. Хүн ингээд нэг юмаа ингээд дадаад хийгээс урчлаараа сүултээ бүтээмж нь буураад нөгөө угаасаа гардаг гүйцэтгэлийг ингээд хараад одоо юу гэдэг ингээд жоохон хийцгүү болчдөг. Тэгэхээр тэмдгүүс шатан дээрээ очсон апгрейд хий гэж байгаа бол гиг болоод тэгээ илүү олон салбар руу илүү шин юм руу ороод ингээд тэгээ нэг байгууллага төш нийцгээд олон байгууллага төвшлэгээ үзүүлж тэгээ орлогоо хэдэд дахин нэмэгдүүлэх юм боломж нь илүү одоо тохирдог гэсэн үг. Тиймэрхүү бэкграундтай ялангуяа sales бэкграундтай хүмүүстэй амар cool гоё тохирно. Яа яриад л та. Дугаар нь идэгсэн билээ. Би нөгөө хэлдэг байхгүй юу. Ер нь ингээд борлуулалтын ур чадвар чинь зөвхөн байгууллага төр биш юм байна. Хайртай хүндээ өөрийгөө одоо зарахчийн хүртэл борлуулалтын скил байдаг. Тэгэхээр энэ борлуулалтын sales skill гэдэг юмыг сурч ээж, ажил, амьдрал, найз нөхөд, гэр бүл, ахтай амрагц садангийн харилцаан дээр хүртэл бүх юм борлуулалтын скиллээр явдаг. Тэгэхээр ийм sales geek болчоороо зөвхөн ингээд нэг байгууллага төсчаал нэг амар супер амт болох гэдэг хэрэг биш шүү дээ, тий. Өөрийнхөө амьдралын чанар, амьдралыг үзэх үзэл гэл олон юмнууд нь дагаа сайжрах ийм философиг бас бид нар давхар одоо сэл хийж байгаа гэсэн санаа, ойлгуулж байгаа гэсэн санаа тий. За баярлалаа. Тэгэд та хоёрыг хүрэлцэн ирж бидний урилгыг хүлээн аван ийм сайхан байгууллагын талаар бас тайлбарлаж ярьж өгсөнд маш их баярлалаа. Тэгээ маш их таалагдлаа. Тэгээд яг үндэ бол би ч өөрөө баг geek болъё гэсэн бодолтой байна. Тэгээ background бол бас sales байгаа. Тэгээ ер нь баг харагдаж байна гэхгүй. Чам харагдах байдлаар бол яг шил мэд бол матч. Тэгээ танилцаа өөр юм ярьчин, зүйлээ өөр юм ярьчин. Бид эдий чинь лого шил байхгүй юу? Оо nice. Тэгэхээр ер нь бол одоо бид нар sales club энтерг арга хэмжээ явуулдаг. Тэрэн дээрээ жоохон шил мэлтэй байх юм бол тэд хөнгөлттэй энтерг. Тэр нь илүү юмыг нөгөө нэг юм томруулж харъя те илүү сайн нягталж харъя энтер гэдэг үнцгийг бас бэлэгдэж байгаа юм байна. Надаа шил авахгүй араан байгаа болох. Араамаа зүгээд. За яг хагас гик болгоё заа. Хагас цагаар.
За баярлалаа. Тэгээд та бүхний 2026 оны те гал морь жил байгаа шүү дээ. Тэ гал шиг дүрлцэж морь шиг давхиараа гэж та хоёр төсөж чинь. Тэгээд баярлалаа. Тэгээд магадгүй би угаасаа удахгүй холбогдох юм шиг байна. Гал дээр удахгүй холбогдоод очиж олснаа. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.